амьдрах нөхцөл болцоог хангах зорилгоор өдөр тутам цагдаагийн байгууллага, замын цагдаа, онцгой байдлын газар, гар утасны мэдээллийн технологийн Huawei компанийн удирдлагууд өнөөдөр шийдээд нийгмийн хариуцлага хүлээж 200 гар утас тарах ийм сайн үндэсний аяыг өнөөдөр хэлж байна. нийслэлийн онцлог байдлын ерөнхий газрын хамтлагыг хүндэтгэн урьж байна. Баяр хүргэе. Одоо тайснаа нийслэлийн төр захиргааны Атвазын хамтлагыг цагдаагийн байгууллагын албаны шуурхай байдлыг бий болгоход бол мэдээж цагдаагийн албаагчд бол гар утас маш чухал байдаг. За мэдээж иргэдээс мэдээлэл гар утасаар болон цахимаар олон янзаар одоо тэрний нэг хэлбэрнүүд мэдээж гар утасаар бол байгаад олон мэдээлэлүүд хүлээж авдаг нь тэгэхээр манай албаны үйл ажиллагааг дэмжиж тийм ээ албаны одоо төргийн шуурхай мэдээллийг авч гэмт хэргийг илрүүлж тассан зогсоогоо өрсөлдөж хэрэглэхийн ажил одоо хүн төсөл цогцолж байгаа. Тийм ээ Huawei брендийн хамт олондоо бас баярсан дарсан илэрхийлье. За цагдаагийн албаагч нь өдөр тутмын үйл ажиллагаанд бол гар утсыг өдөр тутмын хэрэглэж байгаа. Тэгм болгоны хэлсэн. За энэ одоо гар утас гэсэн асуудал нь одоо бидний хувьд бол маш үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж миний хувьд бодож байна. За тэгээд энэ дэвшүүлэлд одоо Mobicom корпорац болон Huawei компанид баярлалаа гэж хэлье. Албаагч одоо миний хувьд бол маш баяртай байна. Байнгын ер нь 24 цаг ашиглана гар утсаа. Ажлынхаа цагаар Facebook, интернетэд тавих одоо ямар нэгэн мэдээлэл өөрөө хийсэн ажлыгаа үр дүнг интернетээр байнга тавьж ашигладаг. Тэгээд одоо ямар нэг аюулгүй байдлыг хамгийн түрүүнд ашиглагдах гар утас байгаа. За өнөөдрийн гар утас тараас нь бүх албан байгууллагатай маш их баярлалаа. Маш их баярлж байна. За тэгэхээр өнөөдрийн Huawei компани зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд онцгой байдлын албаны зүгээс маш их талархаж байна. Бидний ажил үйлс гэдэг нь гамшиг освол галдан өмнө байнгын дуудлагын дээр ажиллаж идэг албаагчдын ажлыг төрөвчлөх хурдан хугацаанд богино хэмжээнд хугацаанд холбоо мэдээллийг шуурхай явуулахын тулд дэмжлэг тусалцаа үзүүлж маш их талархаж байна. Тэгээ та бүхнийхээ цаашдын үйл ажиллагаанд өндөр өдөр амжилт хүсье. Юуны өмнө Mobicom компани болон Huawei энэ албан ёсны дистрибьютор нарт маш их баярлалаа. Одоо түрүүний ажилчин хамгийн түрүүнд одоо айл гэрээг олох ажил байдаг. Тийм болохоор олон утас руу залгадаг. Энэ болохоор утас бол маш шаардлагатай. Энэ үед нь бас хэрэгцээг нь олж харж биднэрт одоо гар утасны тусламж үзүүлсэн манай ажилчдад маш их баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа бол маш нүдэ олсон. Бас яг л төрийн үйлчлэгээнд ажилладаг цагдаа, онцгой хот төвчлөлт гэдэг төрийн тусламж гэдэг олон албан газруудыг хамарсан үйл ажиллагаа байсан. Одоо бүгдөө бол төрийн үйлчлэгээ иргэдэд үзүүлдэг. Тэр тэдний ажилд нь одоо тус тэмэр болсон маш их баяртай байна. За Улаанбаатар хотын шуурхай байдлын төлөө гэсэн одоо энэ өрөөнд Улаанбаатар хотын одоо яаралтай үйлчлэгээ төрийн шуурхай одоо аюулгүй байдлыг хангадаг түргэн цагдаа нийслэлийн одоо албаагчдад маань Huawei компани одоо ажлын хэрэгцээнд зориулж тэднийг одоо ажил үйлчлэгээ явуулахад шуурхай хурдан байдлыг хангахын тулд одоо гар утсаар хангасан
Одоо энэ маань одоо албаагчдын маань одоо албан болон одоо юм дотоод хэрэгцээ маш их одоо өөр өгөөжтэй зүйл болж байгаа. Цаашдаа үйл ажиллагаагаа явуулах, үйл ажиллагааны хурдан шуурхай байдал хүрэхэд одоо маш хэцтэй зүйл болж байгаа учраас одоо энэ компанийнхаа ажил албаагчдад одоо нийгмийн хариуцлага ухамсарлан одоо дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад одоо замын зэтгийн албаны зүгээс талархаж байна. Одоо замын зэтгийн албаагчдын маань одоо хурдан шуурхай ажиллах техник болцоогоор хангахад одоо гар утас маань хамгийн их одоо шаардлагатай гар утасныхаа одоо камер бичлэг хийхэд бүхэл юмыг ашиглах зорилготой учраас энэ маш нүдэн болсон шиг болж байна.